цэцэрлэгээс хүүхдээ авч байгаа юм шиг эмээ өвгөө хөргөж ирдэг, аав ээжигээ хөргөж ирдэг. Тэгээ хамт тоглолт үздэг. Эсвэл зарим нь яваад яг тархын алд ирээд авдаг гэдэг энэ тоглолт үнэхээр юм бас нөгөө нэг жилд нэг ганцхуудаа болдог учраас ер нь ахмадууд маань энэ тоглолтыг л хүлээж идэг гэж би боддгийг. Тэгээ дуулах дуртай, дуулуулах дуртай, оролцох дуртай. Тэгээ энүүгээрээ бид нар маш их одоо уран бүтээлчмийн хувьд одоо их урам зориг маш их урам зориг авдаг. Дэлмэх тоолын толлонд Тэнгэрийн задас бодорч ураасна тэрмэн гэсэрявтар тэмүүлж явсан насны минанар боролтож ураасна. Сайн байцгаана үзэгчдээ iOS эмээний тренд зочин эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн манай тренд зочинд Монгол Улсын гавьяач жүжигчин, за 100-ны манлай хос дуучин, ард түмний одоо хайрлж хүндэлдэг олон жил урлагтаа үнж явж байгаа хос дуучин Вандан Дуламсран оролцож байна. Тэгэхээр та бүхэн та хоёртоо энэ өдрийн мэнд хүргэе. Бидний тренд зочны урилгыг хүлээж авсанд баярлалаа. За танай нэвтрүүлэгт бас амжилт хүсье. Юуны өмнө одоо удахгүй болох ахмадын баярын мэндийг Монголынхаа бүх ахмадуудаа өргөн барья. Тэгэхээр бид өнөөдөр та хоёрыгоо тренд зочин болондоо урьж байгаа нь бас онцлогтой. Удахгүй 10 сарын 1-нд олон улсын ахмадын баяр болох гэж байна. Ахмадын баярыг тохиолдуулаад жил болгон ахмадын баяр урлагийн томоохон тоглолт хүндэтгэлийн концерт болдог. Тэгээд энэ удаагийн одоо тоглолт бол 11 жилдээ болж байгаа юм байна. Тэгээд та хоёрын хувьд 11 жил 11 жилдээ энэ тоглолтод дуулах байгаа гэж би сонсоод тэгээд их сайхан санагдаад та хоёртойгоо бас тоглолтын өмнө үзэгч түмтэйгээ уулзуулъя гэж бодоод ирлээ. За баярлалаа. Юуны өмнө бас Монголынхаа ард түмэн одоо Монголын өнцөг болон бүрт байгаа ахмадуудаа бүх Монголынхаа ард түмэнд одоо удахгүй болох ахмадын баярын мэндийг дэвшүүлье. За тэгээд энэ тоглолт маань ахмадын баяр 2022 за энэ 11 дэх жилдээ одоо анханаас нь эхлээд бүх одоо тоглолтод оролцсон. Тэгээ энэ тоглолт маань маш сайхан тоглолт болдог. Яагаад гэвэл одоо залуу насаа одоо ажил хөдөлмөр тий одоо төр засагтаа ажил амьдралдаа зориулж одоо яваад гавьяаныхаа амралтанд одоо гарсан одоо ахмадууд маань энэ тоглолтыг шимтэн үздэг. Мөн одоо тэр ахмадууд гэлтгүү одоо аав ээжигээ за эмээ өвөөгөө үзүүлэх гээд одоо залуучууд маань бас хамт ирж хамт дуулж бас баярлдаг. Нэг л Монголын ард түмний маань баяр гэж би боддог. Маш сайхан тоглолт болдог. Ер нь өнгөрсөн хугацаанд маш олон тоглолтод оролцож байсан баха хөдөө орон нутаг гэлээ. Тэгээд та хоёрыг үнэнч ингээд тоглолт болгоныг үздэг хүмүүс байдаг байх. Магадгүй ахмадын баярын тоглолтыг ч гэсэн өнөөдөр 11 жил дараалаад үзэх гээд байж байгаа хүн ч магадгүй одоо бас энэ үзэгчдийн дунд байгаа бах. Нэг өдөр 6 тоглосон байгаа байхгүй гэдэг. Тэгээд 6 удаа үзсэн байгаа. Одоо дахиад үзэхэд бэлэн байна гэсэн. Одоо бидний санал зөвшөлтийн төвд дээр байдаг байхгүй. Тэр их бас сонирхол юм байна. 6 удаа үзсэн ч гэдэг. Одоо манд бол одоо ууйд шүү дээ. Ууйдахгүй л байгаа юм л да. Энэ дууг ер нь тийм хурдан хүмүүст хүрээд тий амд налигдаг дуу болчихно гэдэг төсөөл байсан болов уу? Ер нь их байгаагүй. Бид энэ уран бүтээлээ хийхдээ тэгж байгаа. Энэ ингээд дуулчихвал энэ ард түмэнд хөлөөгүүлээ гэж. Ягаад гэвэл чи миний нэг хэлээд байгаа ч тэр чанартай юм. Аянд ард түмэн өргөд явчихна. Тэгэл энэ чи нэг дуулаад бид хараад чилээгөө. Ард түмэнд өгсөн. Дуулаад тайзан дээр дуулаад. Тайзан дээр ер нь бидний голцоо юмнууд бол тайзан дээрс байдаг. Ягаад гэвэл бид чинь 4 цагийн хэрэглэлтэнд явна шүү дээ. Хөдөө байнгын бол 4 үйлрэлд явдаг. Тэгээд тэр үед чинь Монголын хараадад бичүүлнэ. За телевизээр ганц нэг юм. Тэгэл ер нь бол яг өөрсдөө тэр үед чинь одоо гэрэлтэй гэрэлгүй газар очино, лаа барьж байгаа тоглох газар байна. Тоог байхгүй. Тэгээд ингээл яг ард түмнийхээ дунд ороод одоо өнөөдрөөс та нөгөө 3000 хүнтэй найрлна гэдэг шиг тэгэл яг ард түмнийхээ дунд ингэж дуулаад ер нь бол манай Монголын ард түмэн чинь дууч ард түмэн дэлхийд дууч ард түмэн шүү дээ. Тэгээ тэгж яваал ер нь яг
Тэгээд битэрийн тэр ятгатай дуулах, ятга гэдэг маань одоо ер нь тэр дуучин байтугай айл гэр одоо ер нь Монгол орныг бүүвэлж идэг ятга хөгжим бол агуу хөгжим. Тэгээд тэр агуу хөгжимтэй дуулаад тэрэн дээр нөгөө дандаа ингэж дуулдаг ятган дээр чинь хөл хийгээд дуулаад хүмүүсийн сонирхол. Тэгээд тэр үедээ бид тэр одоо яг л ард түмнийхээ хүсэн хүлээсэн дуу уран бүтээлийг хийжсэн учраас бид тэр уран бүтээл ард түмэнд их хүрсэн байх гэж боддог. Та хоёрыг ингээ харахаар урлагт маш үнэнч тууштай одоо явсан цөөн хүмүүсийн нэг. Тэгээд одоо хэрэн ингээд бараг 70 нас хүрэх чинь те насны хувьд гисэн ч гэсэн маш сайхан ануухнаараа тэгээд урлагтаа үнж зүтгэсэн хэвээрээ байгаа. Тэгээд ийм хүмүүсээс ховорхон байхаа гэж боддгийн. Ер нь сүүлийн үед ер нь уран бүтээлүүд тал дээр та хоёр манаас ямархуу уран бүтээл шинээр хийсэн уран бүтээлээ сонирхуулаач. Ер нь яг одоо юу л да. Ер нь одоо манай Монголын одоо ард түмний бас хүсэн хүлээдэг одоо ард түмэндээ ингээд өөрсдийнхөө дуугаар те уран бүтээлээрээ ингээд танигдчихсан маш олон дуучид байна. Мэдээж хэрэг өнөөдөр хайдуугаан дууг сонсъё, Чимцээгийн дууг сонсъё, ардын жүжигчин долгорын дууг сонсъё гэл ингээд мэдээж бид нар бол ингээд бүгдээрээ л энэ уран бүтээлчд маань ард түмнийхээ одоо сонорт хүрчихсэн ийм сайхан дуучдаар энэ тоглолтыг одоо хийдэг учраас ер нь энэ тоглолтыг бол бас үзэгчд маань үзэх дуртай байдаг. Тэгээд ер нь хүмүүсээ одоо юу гэдгийг би тэр дуучны дууг сонсохын тулд гэдэг юм уу те үзэгч болгон өөрийн гэсэн бас уран бүтээлчтэй дуучтай байдаг. Бид нар ч гэсэн бас мэдээж хэдийгээр дуучин уран бүтээлч ч гэсэн бас за тэрнийхээ дууг сонсчих хэлсэн ч гэдэг юм уу те мэдээж хэрэг бид нар ч адилхан үзэгч штэ өөрсдөө л үзэгчд одоо уран бүтээлийн барьдаг хэдий ч гэсэн нэг газар очиад нэгнийхээ тоглолтыг үзэл бас сайхан өөрсөндөө таашаал авдаг урам авдаг тийм учраас ер нь бол яг үзэгчд ард түмэн биднээс урам авдаг, биднээс одоо сэтгэлийн таашаал авдаг. За бид нар болохоор үзэгчдийн алга ташлтаас тэр үзэгчдтэй одоо өнөөдөр дуугаад дуулаад тэр UB Pulse-тойгоо 3000 хүн алга тасч яхад бидний уран бүтээл цаашаа улам өсч одоо өөдөлж явдаг. За сүүлийн үед бол яг ер нь бас нэг энэ цар тахал энэ төр гээд сүүлийн 2-3 жил бол ер нь Монгол даяараа, дэлхийд даяараа хэцүү байлаа. За тэгээд уран бүтээлийн хувьд ч гэсэн бас одоо тоглох боломжгүй одоо л нэг аштайхан болж штэ тий. Тэгээ би тэрийн хувьд бол бас энэ хугацаанд нэг одоо дуу гаргах гэж бас бэлдсэн байгаа. Тий. Дуутай амьдрал гээд одоо дахилтаас нь битэр зориулсан. Тий битэр зориулж хийсэн одоо энэ цэрэн тогтох гээд яруу найрагч шүлгийн бичсэн мөнх амьдрал гээд одоо бас залуу хөгжмийн зохиолч дуучин одоо аяын зохиолсон ийм дуу одоо 2-3 жилийн өмнө бид нар аваад тэгээд бас ингээд бас гаргах боломжгүй ингэж байж байгаа одоо тэр дууга гаргах гэж байгаа. Дуутай амьдрал гэхээр одоо битэр чинь өөрсдөө дуулаад хүүхдүүд маань дуулаад ач маань дуулаад ингээд 3 үедээ ингээд дуулж байгаа учраас бидний одоо амьдралын түүх болсон зориулсан ийм их сайхан дуу. Тэгээд энэ дууны тахилт нь болохоор үргэлж хамтдаа дууллаа, өрсмөнч бас дууллаа, үүнээс илүү жаргал гэж үнний хорвоод юусан бэлээ гэсэн ийм их гоё үгтэй. Тэгээд бас мэдээж бит хоёр бас одоо дуун дээр маш их ажилдаг, маш их одоо тэр үгэн дээр нь одоо их ажиллана эхлээд анализийн за тэгээд аялгуун дээр аялгуу үг хоёр бас тохирсон байх хэвээр. Тэгээд дуучиндаа тохирсон байх хэвээр. Тэгжээж дуу бүтдэг. Мэдээж одоо энийг бол Монголын ард түмэн дуучид маань бүгд мэднэ. Тийм учраас нэг ийм сайхан дуу гаргаж байгаа. Тэгээ удахгүй бас ард түмэндээ өргөн барина гэж бодож байна. Дуутай амьдрал гэхээр 3 үеийн дуучин гэдэг энэ амьдралыг одоо сайхан шүлгээр аялгуугаар илэрхийлсэн юм дуу юм байна. Ер нь 2 хүүн дуулдаг тий. Тэгээ сүүлийн үед баг хүү Батулга тэгээ ач охин дуйлам гэд их сайхан уран бүтээлүүд гаргаад аль хэзээний хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээгээд явж байгаа. Тэгээ та хоёрын үед бол маш их бахархал байгаа бах. Тэгээд энэ 3 үеэрээ бас дуучин байх хувь заяа бас тэр болгон хүн болгонд тохиодгүй баха. Яг ер нь байдаг л байна л да. Гэхдээ энэ үл яагаад гэвэл манай толгой энэ дойлон хоёр ч юм бол үтээтэй 3-4 настайгаас эхэлж явсан хоёр байхгүй. Тэгэхээр яагаад гэвэл энэ чинь бүр багасаа ингэж урлагт өглөгдөөд бүр одоо урлагийн дуучин болохоос өөр гацгүй болчихж байгаа байхгүй. Тийм учраас энэ хоёр маань дуулж байгаа манай ачаахан ч гэдэг өөрхөн дуулж шít.
хүүхдүүдэд захита чанартай уран бүтээлийг нэг юм халдвар гэж ярьдаг шүү дээ. Халдвар хийж болохгүй шүү. Хамгийн гол нь үнэнч сэтгэлээрээ хийж байл захитай бид. Тийм. Эмээ бол одоо ээж бас эмээ гэж хэлж штэ хоёр хүүхдийн уран бүтээлийг хараад бас нэг үзэгч, бас нэг бахархаж байгаа хүнийх нь нэг байгаа штэ. Тэгээд хоёр хүүхдийн уран бүтээл сайн явж байгааг хараад эмээ бол нэлээд бахархалтай байдаг баг. Тэгэлгүй яг одоо би чинь бол ингээд их хүний хувьд тэгээ одоо тулгаа маань одоо охинтойгоо ингээд дуулаад одоо яг битэрийн одоо 20 эдэн наснда залуу наснда явж исэн бүх энэ маршрутаар Монгол орноо тойроо явж байна. Энэ чинь бол давтагдчихгүй байхгүй юу? Бахархалгүй яхад одоо энүүгээр бахархгүй бол юугаар бахарах вэ? Ямар сайнд одоо битэрийн дууны үгэнд байгаа. Одоо үүнийг л аз жаргал гэхгүй бол юуг аз жаргал гэх үгээд дуулсан дуу болгон маань шахуу ард түмэндээ хүрээд ингээд ирэхээр мэдээжийн хэрэг өнөөдөр одоо ёстой өөрийн чинь төрөний асуудаг шиг одоо бахархаал өөрсдөөс бахархаал өөр хүүхдээрээс бахархаал уран бүтээлээрээс бахархаал ингээд сууж ян битерт одоо түүх болсон зүйлүүд маш их байдаг. Одоо бүхэл одоо зүгээр нэг л юугийн дуртахад одоо бүхэл аймгийн сумдын бүх одоо тэмдгүүд байдаг. Тий хосоороо байдаг. Тэгээд жишээ нь одоо энэ маань өнөөдөр түүх одоо болоод үлдэж байна. За тэгээд ер нь одоо бол яг хуу сүүлийн үед тоглолтуудад болоход тоглолт нь одоо оролцоход бас үзэгчид маань маш их одоо дагаж дуулдаг болсон байна. Одоо дуурчдынхаа дууг тэр бас биднэрт маш их урам хайрлаж маш их сайхан санагддаг. Тэгээд дуугаа дуулж байхад үзэгчид маань сайхан ингээл хамтраад ингээд дуулна гэдэг чинь бид нар өнөөдөр ард түмэн үзэгчдэд уран бүтээлээ хүргэж чадсан учраас тэд маань дагаж дуулж байна. Мэдэхгүй дууг хэнч дагаж дуулахгүй шүү дээ. Тэгээд энэ Ахмадын баярын тоглолтод битэр бас их орох дуртай байдаг. Одоо өөрсдөө шахмат болж байна. Тэгээд энэ Ахмадын баяр 2022 тоглолт маань одоо 10 дугаар сарын 1, 2, 3-нд UB Pulse-ийн концертын их танхимд 19 цагаас болно. Тэгээд бүгдээрээ хамтдаа дуулж одоо хамтдаа жаргая гэж хэлмээр байна. За баярлалаа та хоёртоо бидний цаг зав гаргаж трен зочны маань ярилцлагад оролцсонд баярлалаа. Тэгээд удахгүй буюу 10 сарын 1, 2, 3-нд UB Pulse-ийн концертын их танхимд Ахмадын баяр 2022 тоглолт 11 дахь жилдээ болох гэж байгаа. Тэгээд энэ тоглолт болох байгаатай холбоотой энэ тоглолтыг хүсэн хүлээдэг. За бас дуучдын хүсэн хүлээдэг. Тэгээд энэ хүсэн хүлээдэг хоёр дуучныг энэ цаг мөчид та бүхэнтэй уулзууллаа. Баярлалаа.